Сэрлийн тухай ойлголт. Хүн өөрийн ухамсарын мөн чанар, дотоод агуулга, бие физиологийн процесс болон гадаад ертөнцийг танин мэдхийг хичээж байдаг. Тархин юмс үзэгдлийг идэвхгүй тусгай зогсохгүй танин мэдэх чадвартай байдгийг туршид судалгаар гаргасан. Сэрэл, хүртэх үе, сэтгэх үе нь бодит ертөнцийг тусгах нэгдмэл процессны салшгүй хэсэг болдог. Харж мэдрэх танин мэдэх үе хүрээлэн буй ертөнцийн үзэгдэл юмсаас гаралтай. Аливаа юмс үзэгдлийг сэрж, мэдрэх, хүртэх, харж төсөөлөх явцтай хүн задлан шинжилгээ хийж, баяжуулж, тодорхой болгож, өөрөөр хэлбэл сэрэл хүртгүйд тусгагдсан тэрхүү зүйлсийн талаар сэтгэн бодож байдаг. Сэрэл хүртгүй төсөөлөл сэтгэхүй зэрэг нь танин мэдэх үе үйл явц болдог. Сэрэл нь сэтгцийн үзэгдлээс хамгийн энгийн тооцогддог. Сэрж мэдэх чадвар нь мэдрэлийн тогтолцоотой бүх амьтанд байдаг. Амьтдын хөгжлийн явцад сэрэл өөрийн дотоод болон гадаад замгийн өөрчлөлтийн үр дүнд биологийн шинжийн хариу үйлдэлийг үзүүлэгч анхцэг зохицох чадвараас үүссэн. Сэрэл үүсэн бий болсон ихэнх үедээ организмын биологийн хэрэгцээг хангахад чигсэн үйл ажиллагаатай холбоотой байжээ. Тухайн цаг хугацаанд мэдрэх сэрэл нөлөө үзүүлэгч байгаа материалын бодит байдлыг үзэгдэл юмс тодорхой нэг тусгалаар шинжийг танин үйл явцыг сэрэл үүсгэхэд мэдрэх хэрэгтнүүд шууд нөлөө үзүүлж байдаг бодит ертөнцийг юмс үзэгдэл шаардлагатай бөгөөд түүнийг зохицохч нэрлэдэг. Сэрлийн физиологийн үндэс яг тухайн агшинд ямар гадаад хүчин зүйл бидний эргэтэн хэсэгт нөлөө үзүүлж байгаагаас хамаарч ямар төрлийн сэрэл үүсгэнд ялгагдана. Сэрлийг үүсгэдэг гадаад орчны цочролт гэдэгт дуу аваа, өнгө дүүрээс үнэр амт зэрэг олон зүйлс багтах бөгөөд бидний мэдэрдэг эрхтнүүдэд нөлөөлж байдаг. Мэдрэг эрхтнүүд үзүүлдэг цочрол мэдрэгэн хэсгүүд нь 6 хэсэгт хуваагддаг. Сэрэл, сонсгол, хараа, шүргэх, өвчний, амт үнэр гэх мэт. Сэрлийн төрөл ангилал. Мэдрэхүн ямар нэгэн эрхтэнд цочроо үзүүлж байгаагаас эсвэл ямар төрлийн цочрогч нөлөө үзүүлж уг сэрлийг бий болгож байгаагаас хамааруулж сэрлийг олон төрөлд ангилдаг. Английн физиологч E. Schwannкton сэрлийг үндсэн 3 хэсэгт ангилсан байдаг. Үүнд гадаад хүлээн авахчийн сэрэл, булчин хөдөлгөөний сэрэл, доод хүлээн авахчийн сэрэл гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Харааны сэрэл. Хүн харааны сэрлийн тусламжтайгаар дийлэнх мэдээлэл олж авах бөгөөд юмсын өнгө дүрс, хэлбэр хэмжээ, байрлал зэрэг олон шинжийг харааны сэрлээр дамжуулан мэдэж авна. Гэрлийн туяа, цахилгаан соронзон долгион харааны сэрлийн задлан ялгаж болох мэдрэлийн хэсэг тортлог бүрхөвчөнд нөлөөсний үр дүнд харааны сэрэл үүсдэг. Сонсголын сэрэл. Энэ сэрэл нь орон зайн сэрэлд хамаарагдах бөгөөд хүний амьдрал чухал үүрэгтэй. Үүний ачаар хүмүүс бусдын яриаг сонсож бусад хүмүүстэй харилцах боломжтой болдог. Сонсголын сэрлийн цочрогч нь агарын хэлбэлцэлд нэгдсэн дуу аваа гаргахын зүгээс бүх зүгт тархсан дуу авааны долгион юм. Хүний сонсголын эрхтэн секунд нь 16-аас 20 мянган хэлбэлцлийн орнд дуу авааг хүлээн авч чадна. Сонсголын сэрэл нь дуу авааны өндөр, нам, чанга, сул өнгөөс хамаардаг. Дууны өндөр нам нь дуу авааны долгионы хэлбэлцлийн хэсгээс хамаардаг бол чанга сул нь тэдний хэлбэлцлийн амплитудаас дууны өнгөн дууны долгионы хэлбэрээс хамаардаг ажээ. Үнэрийн сэрэл. Энэ сэрэл нь зайны сэрэл бөгөөд бидний хүрээлэн байгаа юмсийн үнэрийг мэдрэх үйл явц юм. Усан дулсан бодисууд бие биенээсээ ялгарх үнэртэй байдаг бөгөөд эдгээр үнэрүүд бидний мэдрэх хэсүүдэд нөлөөлж энэ сэрлийг үүсгэдэг. Хүн болон амьтны үнэрийн эрхтэн хамрын гадаад хэсгээс тархсан үнэрлэх мэдрэх хэсүүд юм. Үнэрийн сэрэл нь хүн болон амьтанд ялгаатай хөгждөг. Нохоо зэрэг амьтны үнэрийн сэрэл маш их хөгжсөн байдаг бөгөөд орчин тойрондоо үнэрийн сэрлээр баримжаалж явдаг. Амтлах сэрэл. Амтлах сэрэл нь хил болон амны хөндөд хоол ундны чихэрлэг, давслаг, эсэглэн, гашуун зэрэг амтыг ялган таньж уг мэдээллийг мэдрэлийн замаар тархинд дамжуулах чухал мэдрэх юм. Энэ сэрэл нь хоолны чанарыг таних, туршлагыг бий болгох, хүний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл олон төрлийн амтууд хэлний өөр хэсэгт мэдэрдэг бөгөөд бид амны хөндийг хэлс шүлсний тусламжтайгаар амтыг ялгаж мэдэрдэг.
Чичиргээний сэрэл, сонсголын сэрэл нь чичиргээг мэдрэх сэрлийг бий болгоно. Тэдэнд физик үзэгдлийг тусгасан ижил чанарууд бий. Чичиргээний сэрэл нь орчин даяарн тулгуурласан хэлбэлцлэр бий болдог. Энэхүү мэдрэмжийн төрөл нь холбоо тогтоох сонсгол хэмээн нэрлэгдэх нь бий. Хүнд тусгай чичиргээг үүсгэх хүлээн авахч илрээгүй. Орчин үед бидний бие организмын бүх хэрэгтнүүд дотоод гадаад орчны чичиргээг мэдэрдэг хэмээн үздэг байна. Хүний чичиргээний сэрэл нь харааны болон сонсголын сэрлийн удирдлаганд үүсдэг байна. Хөдөлгөөний сэрэл. Хөдөлгөөний сэрэл нь хүний бие дээр дарах даралт, чичиргээ, үрэлт, шүргэлтийг мэдрэх тогтолцоо юм. Хөдөлгөөний мэдрэлд булчингууд байрладаг бөгөөд булчингуудыг хөдөлгөхөөр гүйцэтгэдэг. Булчин бүр хөдөлгөөний мэдрэлийн төсөөлөлттэй. Тэнцвэрийн сэрэл, арьсны сэрэл. Арьсны гадаргуун дээр шүргэх мэдрэх хамгийн мэдрэмтгий сүд бол гарын алах хурууны үзэр уруулын гадаргуу дээр байдаг. Хэрвээ шүргэх сэрлийн даралт хэд нэмэгдвэл энэ өвчний сэрэл болон өөрчлөгдөнө. Шүргэх сэрэл нь юмсын чанарыг танихад туслах мэдлэгийг өгдөг бол өвчний сэрэл организм таагүй цочрогчийн талаар мэдээлж сэтгэлийн хөдөлгөөний хувьцааллыг бий болгоно. Арьсны сэрлийн 3 дахь төрөл болох халуун хүдний сэрэл нь организм болон хүрээлэн могой орчны хооронд дулаан солилцоог зохицуулахтай холбоотой. Халуун болон хүднийг мэдрэх хүлээн авагчид мөн арьсанд байдаг нурууны хэсэг хүднийг илүү мэдэрдэг байхад цээжний хэсэг тун баг мэдэрдэг. Хүний амьдралын үйл ажиллагаанд дотоод хүлээн авагчдын сэрэл буюу органик сэрлүүд ихээхэн үүрэг гүйцэтгэв нь. Энэ сэрлүүд организмын дотоод байдлын талаар мэдээлэл өгч цаашид юу хийхийг сануулж өгдөг. Энэ хүн өөрийгөө мэдрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Органик сэрэлт өсөх, цангаах, таашаал авах, өвчний болон бэлгийн сэрэл багтана.